Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв бол хүний тарих хиймэл оюун ухаантай холбогдсон сэдвээр ярилцсан. За студид компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу, хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чамайг төгс илэрхийлэн World Wine, Domaine de la Pomme болон мөрөөдлийн хөлөг онгоцоор аялуулж байгаа Skytel компани маань оролцож байна. За нэвтрүүлгийн ТV болон Одмондөр радио 107 83.3 хүссэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. За өдрийн мэнд хүргэе яасан. За өдрийн мэнд. За өнөөдрийн сэдэв бол хүний тарих бас дээрэс нь хиймэл оюун гэсэн ийм хоёр сэдвэр. Ер нь бол жинхэнэ оюун. Тэгээд хиймэл оюун. Энэ хоёр ер нь хэрхэн холбогдох вэ? За нөгөө талаас бас ярих юм бол одоо энэ хүн төрөлхтөн чинь болохоор одоо энэ Homo sapiens center гэж явж байгаа Homo Deus Meus өөр төрөлхтөн болно гэд ингээд байгаа. Нөгөө одоо бас хиймэл оюун хоноо чинь хүн төрөлхтнийг эзлэн гэд ингээд янз бүрийн юм ярьдэн штэ. Тэгвэл эдрийг бүгдийг багцалж агаад за дараагийн төрлөختөн бол одоо дараагийн хүн төрлөختөн бол Homo Deus гэдэг байгаа шүү дээ. Эдгээр бол ер нь хиймэл оюунч биш, хүнч биш. Гэхдээ энэ хоёрын юм симбиоз оюун. Энэ хоёрын нийлцсэн ийм шин төрлөختөн байх хэрэгтэй гэдэг ийм санаа бас явж байгаа. За анкинд бол юу болох хэрэгтэй вэ гэхээр энэ жинхэнэ тарих, хиймэл тарих хоёр бол ингээд нэгдэн нийлэх хэрэгтэй. За энэний эхний шат алхмууд бол ингээд тавигдаа явж идэг. Хүмүүсийн мэдж байгаагаар бол одоо Elon Musk байна. Neuralink гэдэг компани байдаг шүү дээ, тий. Хүний тархилууны янз бүрийн зоогоол байдаг, тий. Тийм иймэрхүү юм. За тэр чинь болохоор тархины компьютерийн интерфейс гэдэг байгаа. Одоо brain computer interface буюу BCI гэж нэрлэдэг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо компьютер руу ч ингээд нэг юм аваач залгачдаг шүү дээ, тий. Эсвэл бид нар компьютерийг юм хөмлөө ингээ аваач залгаж болдог шүү дээ, тий. Тэр залгуурыг ерөнхийдөө интерфейс гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингээ тархин дээр ингээ нэг юм компьютер залгадаг юм залгуур л гаргаж ирнэ гэсэн үг л дээ. Тэр тиймэрхүү юм хийж байгаа гэсэн үг BCI гэдэг. За энэгээр нь дамжуулаад одоо компьютертэй гал нэг холбогдчих юм бол компьютер ч өөрөө хиймэл оюухан нэг ажиллуулад за ингээ хоёр тархин маань холбогдчих. Тэгээ ингээ юу болох боломжтой юм бэ гэдэг талаар өнөөдөр бүр үнд суурьсан. Тэгээ дээрээс нь одоо ирээдүйд юу болох боломжтой. За дээрээс нь ямар ийм эрсдлүүд байна гэдэг талаар бүгдээрээ сайхан ярилццгаая. За эхлээд бол сайхан тархиа ярьчих. Тархи гэж ерөнхийдөө юу гэдэг? Тархилуу холбогдохын тулд яадаг гэдэг талаар. Тархи бол ерөнхийдөө үйл ажиллагааны хувьд бол цахилгаан болон химийн, одоо цахилгаан соронзон болон ийм химийн үйлчлэлээр бол ингэж ажиллаж идэг ийм эрхтэн байж байгаа. Тэгээ өөрөөрөө нэрлсэн анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц эрхтэн гэдэг байгаа шүү дээ, тий. За энэ эрхтэн бол ерөнхийдөө цахилгаан соронзонгоор ажиллаж байгаас гадна химээр ажиллаж байгаа гэдэг одоо сэтгэл хөдлөлийн нэтэрэ гэдэг нүүд нь химийн зохицуулж идэг байлаа гэхэд ер нь үндсэн ажиллагаа нь бол энэ цахилгаан одоо энэ ерөөсөө л хиймэл оюун ухаан шиг. Одоо бидний одоо ингээ хиймэл оюун ухаан ярьж байгаа баахан нейронуудыг холбоол байсан шүү дээ. Тэд нар чинь бүгдээр хоорондоо ингээ цахилгаанаар ажиллаадсан бол бидний тархиц яг л адилхан ажиллаж байгаа. Юу болоод бид нар одоо хиймэл тарих гэдэг нэрлэж явахт хиймэл оюун ухаан гэж нэрлэж явахт тий. Байж боломгүй юм тий. Тий яг үнэ. За тэгэхээр ихэнхдээ одоо өнөөдрийн сэдвийн хүрээнд бол бид нар тархийг яг цахилгаан ажиллагааныхын талаас ярина. Дээрэс нь одоо компьютертэй холбогдоход бол тэр талаас холбогдно гэсэн. Яг гэвэл компьютер чи өөрөө бол одоохондоо нэг тийм айхтар химээр ажилдаг болж чадаагүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол цахилгаан одоо ажиллагааныхын талаас тархитай холбогдно гэсэн. За тархитай ер нь яаж ийм цахилгаан холболт хийх вэ гэхээр хэд хэдэн арга байна л да. За яг бүр энгийнээр хэлэх юм бол гадна талаас нь одоо ингээд ямар нэг хагалгаа хийхгүй зүгээр ингээд толгой дээр нөмөрчнө. Тэг юм одоо тий электродуудыг энэ мэдрэгчүүдийг ингээд толгой дээр ингээд малгай шиг юм гэсэн. За энийг нь болохоор хагалгааны бус энэ non invasive гэдэг. Тэгээ invasive гэдэг чинь одоо ингээд тий нэвтэлж цөмөлж ингээд орох гэдэг утгатай юм байхгүй тий. Тэгэхээр гавл мавл тэр арьс мерсийн цөмлөхгүйгээр гадна талаас нь зүгээр уулцдаг. Тиймэрхүү оргодоо тэрийг нь EEG гэж нэрлэдэг. За тэрэн зөвөр гадна талаас нь л цахилгаан одоо тэр потенциалуудыг хэмжиж чинь гэсэн. Одоо бид нар зүрхний кардио энтергээл хэмжүүлдэг шүү дээ тий. Кардиограф энтергээл гаргаал зүрхний бичлэг хийлэгдэг шиг тархиныхан гадна талаас тархины одоо бичлэгийг хийж чинь гэсэн. Тэгж тархины идэвхжлийг одоо судална. Гэтэ тэр чин наан ингээл хуух байна. Тэгэл цаана ингээл гавл байна гэдэг өчнөө тий. Өчнөө энэ давхаргууд явж иж ингэ мэдэрч байгаа л нэгт холоос мэдэрч байна. За хоёр талаар чинь
олон юмнуудыг нэвтэлж байгаа болохоор энэ чинь нэг тийм сайн тархийг бол мэдэрч чадахгүй гэсэн. Тэгэхээр цаашаа одоо бид нар цөмөрч орох хэрэгтэй. За энэ дараагийнх нь ECOG гэдэг нэг арга байна. Тэр нь бол ерөнхийдөө тархины гадарга дээр байрлал. Ер нь бол гавлыг цөмлөн гэсэн үг. Тий. Гавлыг цөмөлж ороод яг тархины гадарга дээр байрласаар яг тэр бид нар нөө унших гээд байгаа нейронуудлага буюу тархилга илүү ойртож байна гэсэн. Илүү сайн одоо наривчлалтай мэдээлэл авах гэдэг нь шүү дээ. Холоос юм хараад бид тэр одоо яагаад байгаа бол гэж харж байгаа оронд тэгээ шууд ингээ ойрхоноос ингээл харж ийн гэсэн. За бүр одоо цөмөрч ордог айхтар арга бол энэ LFP гэдэг нэг арга байж байгаа. За энэ болохоор бүр ингээ гавлыг нь онгоолгоод тархилуун ингээ бүр хадаас шиг юм зүү шиг юмнуудыг зогоо авчдаг. За тэгж одоо бүр гүний тэнд гүнд нь байгаа тэр нейронуудлаа бүр өндөр наривчлалтай авах гэдэг шүү дээ. За нэг иймэрхүү хэд хэдэн аргууд ичдэг. За яг бас нөө идэвхжлийн потенциал хэмждэг энэ төр аргууд байна. Зөвхөн ганцхан ширхэг ингээд нейроныг хэмждэг. За эдгэр чинь болохоор зөвхөн одоо тархийг хэмжихээс гадна бас дээрээс нь одоо тархин нөлөөлж чадна. Одоо жишээлбэл бид нар тухайн тархины нейроны одоо тэр идэвхжлийг гүйж байгаа цахилгааны одоо хэмжихээс гадна өшөө тог өгч чадна гэсэн. Одоо энэ нэвтэрч ороод байгаа тархилуун нэвтрээд байгаа гавлын цөмлөд байгаа энэ аргууд байна шүү дээ. Invasive гэдэг аргууд нь бол тархинд өшөө бид нар сигнал өгөөд одоо нэг өсөнд тархийг өдөөж чадна гэсэн. Тархийг зөвхөн уншихаас гадна тархилуу бичиж чадна гэсэн үг шүү дээ, тий. За ийм хэд хэдэн аргууд. Ийм аргуудаар бид нар бол ямар ч тархилуу ханднаа. За энэний дараа бол тархи юу нь яаж ажилт юм бэ гэдэг талаар одоо бас дурдах хэрэгтэй. За тархи бол ерөнхийдөө яг тань мэдэх одоо когнитив үйл ажиллагаа бол одоо тэр дотор нь явж байгаа тэр химийн болон энэ цахилгаан соронзон долгионы хувь дотор нь явж байгаа одоо энэ үйл ажиллагааны хувьд бол тань мэдхэн үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ дотор нь бол анхаарал, урьдчилсан төсөөлөл тэгээд шийдвэр гаргалт гэсэн хэд хэдэн сонирхолтой юмнуудыг өнөөдөр одоо дурдах шаардлагатай. Анхаарал гэдэг бол тань мэдхэн нөөц чадвар гэж. Одоо бид нар бол ингээд тархины тань мэдхэн нөөц чадвар байх юм бол анхаарал гэдэг нь тэрийг ингээд төвлөрүүлэх чадварыг хэлээд байна. Төвлөрүүлэхийг л ер нь анхаарал гэдэг гэсэн. Тань мэдхүүг ингээд төвлөрүүл энэ зүйлийг танаа мэдчихий гэдэг ингээд төвлөрүүлж байгааг бид нар бол анхаарал гэж хэлээ. За энэ урьдчилсан төсөөлөл гэдэг айгүй тийм чухал юм байна. Одоо бидний гараар дамжиж ирж байгаа мэдэрхүү, нүдээр ирж байгаа, чихээр ирж байгаа бүх одоо энэ зүйлүүд чинь бүгдээр хугацааны юм шал өөр акшнууд ирж байгаа байхгүй юу? Гэрэл бол шууд ирэнгүүтээ нүдний торлог үрчтээр бууснаа гэ бас нэг юм кабелаар дамжаад тархины дагц руу очиж байгаа гэдэг ч юм уу те. За гэтэл одоо бидний хуруунд дээр үрж байгаа юм чинь бас нэг тодорхой хурдаар. За энэ дуу гэдэг чинь өөрөө бас дууны хурдаар чихэн дээр үржиж чихнээс одоо тархи руу дамжих гээд төрөл бүрийн өөр цаг хугацаанд одоо нэг би инглээ гэхэд нэг миний нүд харж байгаа, чих харж байгаа. Одоо аянга цагт шүү дээ. Аянга цагаар эхлээд аянга нь ингээд гялс хийж дараа нь ингээд дуурдаг шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан ингээд л 3 өөр төрлийн юунууд хурж ирж байгаа байхгүй одоо биднэрт. Үргэлтийн болон сонсголын тийм 3 өөр төрлийн цаг хугацаанд мэдээлэл ирэнгүүт тархи тэрийг юу хийдэг вэ гэхээр бүгдээр ингээд цаг хугацаагаар ингээд тааруулдаг гэсэн үг. Бүү ажиллалт юм. Тий. Одоо би ингээд үзье л да. Би хамрандаа хүрэхэд бол эн чинь тархинд ойрхон байгаа юм чинь хурдан мэдэрнэ шүү дээ. Бас тархинд ойрхон байхаар хамаатай юм уу? Тий. Тэр чинь одоо би хөлний одоо хуруунд хүрэх юм бол бас тэр чинь холоос мэдрэгж байгаа юм чинь холоос ирж байгаа шүү дээ. Би тэгвэл ингээд зэрэг хүрж ийн гэж бодъё л да. Тэгмэл тархи бол энийг зэрэг хүрж ийн л гэж боддог. Ягаад тэгэхээр тархины төсөөлөн бодох одоо энэ урьдчилсан төсөөлөл гэдэг. Энэ төсөөлөл маш чухал. Ер нь бол шууд одоо үнийг хэлэхэд бол бид нар бол үний эрэхтэй бол яг нүдээр харахгүй байгаа. Бидний тархиныхаа зурж өгсөн зургийг харж байдаг. Яг ингээд нүдээр харах юм бол бид нар жинхэнэ нүдээр харах юм бол нэг жижигхэн юм хурууны өндөгний хийгээр дарсны дата юм жижигхэн газрыг бид нар харж байдаг. Бус хэсэг нь бол юм бүрсгэр үйдэг ч юм уу тий. Тэгээд одоо тэрийг бол ингээд тэр хэсгийг л одоо ингээд газ нүднүүч гүйлгээд тэр зургийг зурж өгч байгаа юм надад. Тэгэхээр бид нар тархиныхаа зурж өгсөн зургийг хараад байдаг гэсэн. Тэгээд дээрээс нь тасалталтай одоо нэг юм удаашруулсан чааш ингээд нүдээ ингээд аниад нэгээд байгаа юм шиг юм тасалдсан тийм дохионод орж ирдэг бол энийг бүгдээрийн тархи ингээд гүйцээж зурдгаа гэсэн. Тэгэхээр энэ тархины төсөөлөл гэдэг бол маш юм чухал зүйл. За хоёрт болохоор бидний үйл хөдлөлийг бүгдээрийн төсөөлж идэг. Жишээлбэл би гараа өргөөд атгалаа гэж бодъё л да тийм. Тийм бол энийг ерөөсөө тархи бол за би гараа өргөөд атгаж гин гэд төсөөлчдөг эхлээд. Тэгээ дараа нь одоо гар руу явуулдаг гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ тархи одоо нүдэнд үзүүлэхдээ бол одоо нүдэнд чийж одоо бидний хараанд үзүүлэхдээ тэрийг бол аль хэдийн ингээд атгацсан юм шиг харуулцдаг гэсэн үг. Урьдчилаад харуулцдаг гэсэн үг. Нэгэсэндээ бид нар ирээдүг харж идэг. За ирээдүг ч биш өөр. Тархиныхаа ирээдүйн төсөөллийг харж идэг гэсэн үг. Ийм сонь юм болж идэг. Гүү илүү тэгдэг. Тийм айгүй тийм сонь.
За одоо жишээлбэл ингээл теннис тоглож ийн гэж бодъё л да. Тэнгүү теннис тоглож байгаа тэр бөмбөг над руу хурж ирж байна. Нүдээр ингээл хурж ирж байна. Би гараа удирж байна. Тэр тархинаас ч нэг ингэж хөдлөөрэй гэдэг сигнал уучнд очих. За тэр нэг бөмбөг ирж байгаа нүдээр дамжаад ингээ боловсрож байгаа бүх юмнууд чинь маш удаан байхгүй. Хэрвээ бидний тархин ингэж урчлан төсөөлж чаддгүй байсан бол би яг ингээ за одоо ингээ цөх гэдэг тэнгүүд аль хэдийн бөмбөг яваад өнгөрцний дараа ингээ цохих байсан байхгүй. Тэгэхээр бүх юм өөрчлөлт тооцол. Бөмбөгийн хүртэл өөрчлөлт тооцоолоод тэр ингээд урчилж одоо биеэр одоо амдаж гэдэг ч тийм бид нар ингээд нэг амтан гүйж байгаа бол бид нар тэр чулуугаар шидэж юм эсвэл буугаар ингээд буудаа оно гэх юм бол урдуур нь буудаж одоо амдаж оно штэ тийм сансар мансарт ингээд хөлөг онгоц хийж байгаа бол ингээд буудлаа гэж бодох юм бол за ийм хурдтай явж гэн тэгэхээр би ийшээ бодчихвол за ер нь бол бид нар энтгэрүүн удаа нислээ гэж бодъё л доо. Тэгэхээр ч дэлхий чи эргэж байгаа шүү дээ. Тийм бол яг энтгэлөө ингээд нисгсээр хөдөлж чинь энтгчин эргээд ингээд алга болчих واخгүй. Тэгэхээр бид нэр амдаад за ийшээ нисчих юм бол гээд шал өөр тийшээ нисгэхээр энтгчин өөрөө хурж ир ингээд олдчих шүү дээ. Тарих ийм л юм хийж яадаг гэсэн. Яг энэн дээр нь ерөөсөө тархины компьютерийн интерфейс буюу яг энэ зүйлийг нь уншиж яадаг. Одоо тархины төсөөлөн бодож байгаа, урьдчилан төсөөлж байгаа энэ зүйлийг нь уншиждаг гэсэн. Ингэснээр одоо бид нар ямар боломжтой болдог вэ гэхээр протез гэдэг те одоо нэг химэл гар хөл энэ гэдэг ч юм уу те одоо тиймэрхүү юмнуудыг хийхэд боломжтой болж байгаа гэсэн. Тэгвэл тарих тэр дотор гараа хөдлөгцсөн юм шиг төсөөлж байгаа төсөөлөл нь одоо бид нар химэл гарыг удирдахад одоо тус болж байна гэсэн үг байхгүй юу? Байхгүй юм их тий. Тийм яг үнэн тий. Байхгүй ах чинь гар маань хуруугаа хөдлөж гин гэж бодоод байтал нөгөө юм маань хөдлөөд байна гэдэг чинь тийм. За бас төсөөлж. Тэгээд бас нэг тархины бас нэг сонирхолтой юм нь болохоор шийдвэр гаргалт гэдэг. Маш олон төрлийн юм бодит байдлуудыг гаргаж ирээ те. Ийм олон төрлийн юм боломжуудыг гаргаж ирээд одоо төлөвлөгөөнүүдийг гаргаж ирээд тэднээс хамгийн тохиромжтой шоу сонгодог. Зарим тохиолдолд бүр тархины оролцоочгүй сонгодог. Одоо жишээлбэл яа тийм халуун гар хөрөнгө шууд ингээд татдаг ч юм уу. Энд чинь бол ингээд хариу үйлчлэгээд байгаа шүү дээ. Ерөөсөө энэ бидний бие чи өөрөө тэр тусам одоо нүд би одоо гар одоо бүх юм мэдэрхүү бол бүгдээрээ өөр юм гэсэн тархитай. Миний гар бол ингээд тастаа ицэн ч гэсэн өөр юм гэсэн мэдэрхүүтэй ингээд хатах зүгээр хатахаар ч юм халуун мөр хөрөнгө ингээд татчихна. Би даасан тийм. Тарих хэрэг байхгүй гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр ийм хамтаа ажиллагаанууд болж байна гэсэн. Тэгээд тархин дотор болохоор тэдний ингээд урьдчилан төсөөллүүд энэ бүх юм чинь ингээд нэгдэж нийлээд одоо би болж штэ тийм. За энэ бүхнийг нь одоо ирээдүйд бол бид нар химэл оюуганаар компьютероор тайлж юусэн гэж ашиглана гэсэн. За энэ тархины ажиллагаа нэг юм. За энэ BCI гэдэг нь болохоор тэр тархилуу зоодог тэр компьютерийн залгуур гэдэг байгаа шүү дээ интерфейс гэдэг. Тийм энэ болохоор яг ажиллах зарчим нь болохоор энгийн одоо дохио цуглуул мэдээж одоо тэр түрүүнийхээ гавл руу нэвтрдэггүй байсан тэр инвизив нон инвизив гэдэг аргуудаараа ямар нэгэн байдлаар тархинаас дохио цуглуул. За тэгээд цуглуулсан дохионуудаа бол онцлогийг илрүүлнэ гэж ярьдаг. Одоо тэр future detection гэж нэрлэдэг байгаа тийм. Тухайн одоо жишээлбэл би ингээд гараа ингээд баруун гараа өргөе гэж бодоход бусад одоо миний бодол байна. Альсгүй зүүн гараа өргөе гэж байгаа бодол байна. Өөр төрөл бүрийн одоо бид нар чинь нэг бяцлал гэдэг бол юу ч бодохгүй байх гэдэгсэн ингээд юу ч бодож болохгүй шүү гэдэг тухайга бодоод идэг шүү дээ тийм. Энэ чинь одоо энэ бүх бодлуудаас зөвхөн гараа өргөе гэж байгаа энэ тэр тархины тохиолыг яаж ялгах вэ гэдэг нь бол future detection гэсэн. Одоо энэ онцлогийг нь ялгаж авч байна гэсэн. Тэгэхээр тэр тархины үйл ажиллагаануудаас маш олон юм онцлогуудыг нь ялгаж таниад за энэ бол яг энэ хэсэг нь л одоо энэ онцлог нь энэ баруун гараа өргөх юм байна. Зайлшгүй бид нар баруун тишээ гэж бодож болно те. Баруун тишээ гэж бодоорой гэдэг нэг тархин нэг өөрөөр итгэвчин. За одоо зүүн тишээ гэж бодоорой гэдэг өөрөөр итгэвчин. Тэгээд би баруун тишээ гэж бодож байхдаа зэрэг одоо алимч боддөг юм уу те. Энэ алим уу юу вэ гэж боддог ч юм уу те. Янз бүрийн бодож олно шүү дээ те. Тэр болгоноос тэр яг баруун гэдэг зүйлийг ялгаж авахын тулд бидний future detection гэж. За энэ BCI дээр нэг хийх хэвээр одоо компьютероор таних хэвээр нэг юмнууд нь за орчуулах гэдэг түрүүнийх нь онцлогуудыг чинь за энэ бол баруун тишээ гэсэн үг, энэ зүүн тишээ гэсэн, гараа хөдлөхийг гэсэн үг, энэ дон тураа хөдлөхийг гэсэн үг гэдэг ч юм ингээд ялгаад ингээд орчуулна. Одоо нэг үсэндээ бидний тарих одоо яриад иш өөрийн гэсэн хэлтэй юм дохиогоор яриад байгаа байхгүй. Энэ дохионы хэлийг нь бид нар одоо хөрвүүлж авах хэрэгтэй. За энийг л хөрвүүлэх үйл ажиллагаа гэдэг. Тэгээ нөгөөдөө чинь компьютер руу дамжуулахдаа бид нар одоо яг тэр командуудаар нь дамжуулчихдаг байхгүй. Одоо баруун гарыг өрг. Одоо ингээд зүүн хөлийг өрг гэдэг ч юм уу те. Дунд хурууг гар гэдэг ч юм уу те. Гэхдээ далд хий гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар. За энэ хариу үйлдэл үзүүлэх гэдэг нь бас аюул чухал. Одоо бид нар анханасаа одоо ингээд нүдэн анчаад гараа ингээд өдөрч сурна гэдэг бол ингээд аюул тийм хэцүү юм байхгүй. Одоо энэ одоо фидбек гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ юу гэдэг вэ? Хариу үйлдэл гэдэг байгаа шүү дээ. Хариу үйлдэл одоо би гараа өргөе гэдсэн чинь гараа өргөж гин үгүй гэдгийг бид нар нүдээр ингэж баталгаажуулж харж байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар ингээд бие өдөрч сурж гин гэсэн.
Гэтэл тийм юм байхгүй одоо фидбек байхгүй бол бид нар бол энийг удирдах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр одоо яг би нэг робот гар ингээд за 3 дахь гар ингээд гаргаад ирлээ заяа би ингээд тий баруун зүүн бас дунтлын гар ингээд гаргаад ирлээ л дээ. Тэгээ бид нар яаж удирдах юм мэдэхгүй ш. Би өмнө юусоо дунтлын гар үдирж байгаа үг байхгүй тий. Нүдэн анчаад тэрийг удирдыг тэрийг юу бодохоор тэр маань ингээд удирдагдаад ингээд мэдэхгүй болохоор нүдээр харж агаад тэр гараа ингээд удирж үзэн гэсэн. Тэгэл янз бүрийн бодонгуудад тэд нар чинь ингээд салгалаад хөдлөөл ингээд инхээр ингээд ингээд нэг мэдэрсээр байгаад ингээд тэрийг ингээд удирдаар сурах байхгүй. Ингээд заа ингээд хоол хий гэдэг ч юм уу те одоо юу тэр 3 дахь гараар юу хийдэгсэн тэгээ бүх юм ал хийж болно гэсэн. За энэ BCI-ийн юм аюу чухал заавал BCI биш. Ерөөсөө энэ тархины интерфейсээр дамжуулаад бидний тархийг яаж тайлж унших вэ гэдэг бол ийм чухал хэд хэдэн тохиогоо цуглуулна, онцлогийг нийлрүүлнэ, орчуулна тэгээд хариу үйл үзүүлнэ гэсэн. За энэ гар тавилаа жоохон байжгаад энэ хиймэл оюухны тухай бас нэг жоохон яриа. За тэгээс асгийнхаа бүх ярьж байгаа юмудын төсөөлөлөө та өөртөө сонирхолтой шүү. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар манай World Wine-ийн хамт олон маань байгаа. Тэгэхээр Domaine de la Pomme гэдэг чамайг төгс илэрхийлнэ гэсэн энэ wine-ыг яг урдаа тавьсан сууж байна. Тэгэхээр энэ яг ямар учиртай вино вэ гэдэг талаар би чамд танилцуулж өгье. Тэгэхээр 1880-аад оноос эхэлсэн юм баялаг түүхтэй газар нутгийн Францын өмнөд хэсэгт орших Langue de Roussillon гэдэг бүс нутагт ургасан ийм үржил шимтэй газраас ирсэн маш холоос ирсэн ийм вайн ахын. Тэгээд Францын өмнөд хэсэгт ихэд энэ газар болохоор Рон хөндийгөөс баруун өмнөд хэсэгт Испанийн хил хүртэл үргэлжилдэг ийм онцлогтой газар юм байна. Францын нийт дарсны үйлдвэрлэлийн 3/1-ээс илүү хувь нь энэ газар үйлдвэрлэгддэг ба дэлхийн хамгийн том дарс үйлдвэрлэдэг бүс нутаг гэж байна. Тэгэхээр үзэсгэлэнт байдлаар хүрээлэгдсэн амар амгалангийн жинхэнэ деваачин болсон энэхүү газар бол усан үзэм ургах маш тохиромжтой. Одоо манай дэлхийн л орог хамгийн тохиромжтой газар байх нь шүү дээ. Ихэнх нь тэнд ургад хийгддэг. Тэгэхээр тэр хамгийн таатай одоо цаг агаартай ийм орчинтой газар юм байна. Газрын гадаргаас 4-5 метрийн гүнд үндсэн байрладаг бөгөөд тэгээ ийм хэмжээний гүнээс маш цэвэрхэн хөрсний үржил шим, нүүрс ус, шимт хичээл бүхнээ татаж цуглуулж одоо бас олон хүний хөдөлмөр болж газар нутгийн үржил шим хүсэл эрмэлзлийг шингэн өнөөдөр энд одоо тавигдсан байна. Тэгээ хамгийн сүүлийн 5 жилийн хугацаанд 50 гаруй олон улсын дарсны шагналд ерөнхийдөө дандаа ийм шагналыг хүртдэг ийм мундаг вайн юм байна шүү. Тэгээ World Wine-ийн хаягийн хувьд бол та бүхэн маань сайн мэддэг баха. Централ Тауэр, Шангрила, циркас улсын хөтөлбөр явах замд Сөүл Плаза, Цэнгэлт хотгон, Ривер Тауэр, Будда Виста, WW Центр, Нарны гүр одоо WW Центр гэсэн ийм газруудад байрладаг юм байна. Тэгээд одоо шинэ виноны мэдээлэл, дарсны соёлын тухай элдв мэдээллийг та бүхэн бас цаг алдалгүй авахын тулд энэ World Wine гэдэг Facebook-ийг болон за Instagram нь World Wine Mongolia гэж байгаа юм байна. Та бүхэн маань дагаад тэгээд гоё мэдээллүүдтэй цаг алдалгүй танилцж байгаарэ. За чи бас World Wine-ийн винонуудаар бас үйлчлүүлдэг үү, ордог уу, ямар санагддаг вэ? Тийм шүү дээ. Энэ вино гэдэг чинь бол бусад одоо тэр алкогольтой уух зүйлүүдээс бол хамгийн онцгой нөхгүй юу? За нэгт амт байна. За хоёрт болохоор одоо эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө тий. Одоо дараа нь үзүүлж байгаа, ууж явах үед үзүүлж байгаа төрөл бүрийн нөлөөнүүдээр бол энэ вино бол онцгой гойд бусдаасаа бүр ингээд онцгой ийм одоо уух зүйл байдаг. Одоо алкогольтой уух зүйл байна. За эрүүл мэндэд сайн гэж хэлчихээр одоо хүмүүс уугаа салахгүй бах тий. Гэхдээ одоо тийм сайн одоо сайн гэх нь хаашаа. Гэхдээ бол одоо тэр бусад одоо тэр алкогольтой уух зүйлүүдээс бол хамаагүй тасархай өөр тийм үйлчлэгээтэй онцгой тийм зүйл байдаг. За нөгөө талаас л энэ ингэж нутагт нь ургуулна гэж айгүй тийм чухал юм байна л да. Тэр ургамал гэдэг чинь бас өөрхий бас амтын штэ. Ургамалч гэсэн юм штэ гэдэг чинь гэж байгаатай адилхан өөр газар ургуулсанаас нутагт нь ургуулсан. Одоо нутагтаа ургасан тэр усан үзэн бол хамгийн одоо ад жаргалтай тийм усан үзэн байна гэсэн. Тэгэхээр бид нар бол одоо энэ ад жаргалыг ухах нь штэ энэ чинь тий. Үгүй бол одоо өөр нутагт аваачаа тавьсан бол нутгаа санагалцсан, гонигэлсэн одоо тийм усан үзэмний одоо виног уун гэдэг чинь бол бас нэг жоохон гонигтэй шүү дээ тийм ээ. Тийм болохоор энэ World Wine-ийн авчирж байгаа Labum, Domaine de la Pomme гэдэг виногоо бол суугаад бас ингээд тий их нутагтан ургасан усан үзэмний дарсыг шимж уух нь бол бусад төрлийн алкогольудаас хамаагүй тийм сайхан зүйл байдгаа гэж одоо миний хувьд боддог. Онцгой ундаа гэсэн дээр би саяхан нөгөө материал судлалын нэг ном уншиж байгаа шилний тухай уншсан байхгүй. Тэгсэн чинь
одоо пив мив чинь болохоор ийм шавран юм уу эсвэл модон торох морхонд юу нэг ингэж уудаг. Тэгээ дотор нэг булан гарцал нэг юм хийгээл яг юу ууж байгааг тон сонцыг харахгүй ба штэ. Тэгэхэд яг Европт нөгөө хамгийн шилэн одоо шилчин бас олдохгүй үнэтэй цайтай тий. Тэгэхэд яг шилэн ийм хондгонд вайныг дарсыг ингэж ууж исэн бэлээ. Яалч нөгөө эрхэмсэг хүндэтгэлтэй ундаа гэдэг нь бас эндээс харагдах юм. Яг үнэ. Үнэхээр гайхалтай ундаа. Энэ бол ерөөсөө орлуулшгүй сайхан зүйл зүйл. За баярлалаа. За одоо энэ хиймэл оюуны тухай өмнө нь зөндөө ярьсан. Ер нь бол хоёулаа чинь нэлээд тиймэрхүү юмнуудыг яриа яваад байгаа. За энэ нэгт одоо хиймэл оюухан ярьж байгаа. За тархины тухай баахан ярьж байгаа тий. За энэ ирээдүйд ер нь бид нар яах юм бэ гэдэг талаар л өнөөдөр ярих гэдэг. Бүх юмнууд одоо энд хурж ирээ уулзаад байна шүү дээ тий. Энэ өгдөл мөгдөл нэтэрэ гэдэг юмнууд чинь. За хиймэл оюуныг бол хальт ингээд зөвөр нөө өмнөх юм ингээд санах зорилгоор ингээд уртахад бол машин сургалт гэдэг. За машин сургалт дотор бол хяналтгүй гэдэг багштай багшгүй энтергээ сургалтууд байж байгаа. Өгдлүүд нь ямар вэ? Түүхийн өгдлөө, боловсруулсан өгдлөө энтер гэдээс шалгалт авдаггүй. Тэр өөрөө тэр онцлогуудаа олдог гэдэг хиймэл оюухан ч явж өгсөн баг. За тэгээ сүүл рүүгээ болохоор энэ гүн сургалт мургалт гэдэг яг тархийг, яг нүдийг энтер дуурайлгаад ийдсэн. Иймэрхүү юмнууд байгаад исэн шүү дээ, тийм ээ. Ярьдаг мэрдэг болцсон гэдэг. Ер нь бол хиймэл оюухан анханасаа ингэж явсаар улам тархитай адилхан болцсон болохоор одоо бид нар тэр тархины интерфейс тархины залгуур хийчих юм бол тийш юу залах вэ? Тэр хиймэл оюуханаас өөр юм залахгүй байхгүй. Тэгвэл тархийг тархилуу залгаж ингэж одоо түрүү нөө усан үзэм их нутагтаа ургаж яана гэдэг шиг те одоо тэр тархинаас гаргаж авсан хиймэл оюуханыг эргүүлээ тархилуун залгана гэдэг бол энэ чинь хамгийн өндөр нийцэлтэй ажиллах тийм зүйл байхгүй. Хүний гараар бүтсэн янз бүрийн алгоритм биш те энэ ч бас тархинаас санаа авч бүтээсэн зүйл болохоор тархитайгаа хамгийн өндөр нийцэлтэй байна гэсэн. Тэгэхээр энэ тархи хиймэл оюун хоёр бол хамгийн өндөр нийцэлтэй ажиллана. Тэгэхээр тэр залгуур руу юу залгах вэ гэхээр бид тэр хиймэл оюун л залгана. Тэгээ ийм нэг тийм шинэ флаш залгахгүй юм тий. Тэгээ яг флаш залгасан ч тэр тархин ч флашыг ойлгохгүй, флаш нь ч тархийг ойлгохгүй шүү дээ. Флаш энэ чинь бол мүүлний систем одоо бидний мэддэг тэр Windows, Mac энтер гэдэг юмнууд л зориулсан юм байгаа шүү дээ тий. Тэрийг л ойлгоно. Тэгээ хүний гараар бүтсэн хүний гараараа одоо ингээ ойлгоно. Байгалийн гараар гэх юм тий. Байгалаас үтсэн зүйл бол байгалийнхаа зүйлээр л ойлгох гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар бол хиймэл оюухан яаж ажилтгийг ойлгодог. Тархигц ажилтгийг ойлгодог. Гэхдээ аль нь ажиллаад байдаг. Одоо энэ хоёрыг нийлүүлчихвэл одоо нэг тий булга агндаг яадаг гэдэг нь танаад манаад ингээд энэ хоёр нийлчих юм бол одоо жинхэнэ дараагийн хүн төрөлхтөн гарч ирэх гэдэг шүү дээ тий. За гэхдээ энэ бол нэг тийм амар ирээдүйн хүн төрөлхтөн энэ төр гаргаж ирэх гэсэн зорилготой бол биш л дээ. Яг анх дахь зорилго бол илүү тийм эрүүл мэндийн тал руу энэ талаар одоо ярилцгаая. Тэгээд потенциал нь бол одоо тэр чадамж нь бол ирээдүйн чадамж нь бол мэдээж одоо саний бидний ярьсан шиг ийм гайхалтай зүйл гэж байгаа. За энэ техник технологи одоо бидний хагалгааны инээдэр BCI гэдэг юмнууд байгаадсан шүү дээ тийм. Тархилуу зоодог модог гэдэг. Тэр бичил электрод одоо суулгацын хүснэгт гэж байдаг. Одоо тийм. Одоо бичил электрод суулгацын хүснэгт гэхээр ч одоо ийм нэг юунууд л юм хатааснууд байж гин гэсэн юм. Жижиг юм хүснэгт болгоцсон хатааснууд. Тэгээ тэрийг аваач ингээд тархилуу ингээд зоочно. Тэгэхээр одоо тэр тархины гүнд байгаа нейронуудаас бид тэр ингээд тодорхой хэмжээний ийм зураглалын мэдээлэл гаргаж ирэх байхгүй яг тархины яг тэр хэсгийн идэвхжлийг харна гэсэн үг. За тэгэнгүүт бидний тархинууд ч өөр өөрсөн гэсэн юунуудтай одоо юу гэдэг вэ? Одоо зориултуудтай. Одоо жишээлбэл хардаг хэсэг нь бол хардагдсанд байждаг, сонсдог хэсэг нь энд байждаг, ингээд боддог хэсэг нь энд байждаг энэ төргээ те. Тэгэхээр одоо бид нар ямар нэгэн тийм за баруун гар нь одоо саачсан байлаа гэж бодвол тэр баруун гарных нь одоо зүүн талынх нь тархин дээр нь байждаг ч юм уу те тэр хэсэгт наваачаад ийм бичил электродыг суулгацсан гэдэг тавьчихна гэсэн. Тэгэд одоо тэр тархиныхаа одоо суулгацл гэдэг юм бол да имплант тэр гэдэг. Энэ имплантаар ингээд уншиж хамгийн өндөр наривчлалт уншиж. За ECOG тор гэж байгаа. ECOG тор гэдэг нь болохоор зөвхөн тархин дээр наваачаад ийм тор үтцтэй ийм зөвхөн наачна гэсэн тархиныхаа гадарга дээр аваачаад наачна. Одоо сүүлийн үед бол бүр ийм айгүй дажгүй юмнууд гарч ирсэн байл. Заавал гавлал амлын ингээд цөмлөхгүйгээр судсан дотор нь явуулж хагаад ингээд юу гэж ядэн штэ судасны тэлэгч гэж нэг юм байрлуулад ядэн штэ тий стент гэдэг лөө тий тэр тэлэгч байрлуулж байгаа юм шиг ингээд зүгээр гол судсаар ингэж тархилуу нь оруулж байгаа заавал гавлын онгойлохгүй гэсэн үг штэ тий судсаар нь ингэж явуулж байгаа л тэнд нэг тэлэгчиг судсан дотор байрлуулж байна тархин дотор нь байгаа судсан дотор байрлуулж байна гэсэн үг штэ тий энэ ECOG бол сүүлийн үед бол ингэж мундаг хагалгаа хийдэг болсон байна илүү эрсдэл багтаа хагалгаа болоод байна штэ тий иймэрхүү юм за материал судал гэдэг юм ч одоо орж ирж байна. Материал судал бол энэ дээр айгүй тийм чухал. Энэ техник технологийн хувьд бол энэ материал судал дээр хүний биетэй уралд орохгүй байх нь айгүй чухал.
ихэнх бодис шууд уралд ордог аюултай дандаа хариулт. Одоо ороо зэвэрчин. За дээрэс нь одоо хүний биед одоо реакт үзүүлнэ шүү дээ тий. За дээрэс нь юу гэдэг нь эдлийг нь багасна гэсэн. Одоо хитэн сар болоод хитэн 7 хоног тарч өрдөг ч юм уу наазах нь зүгээр тий. Зэврэл ингээд хүний бие дуусаа алга болчих юм чи ямар хэрэг байх вэ тий. Тарих ялж байхад. Тийм тэгэхээр энэ материал судлал гэдэг бол аюул тийм чухал. Хүний бие таршил өгдөг, биологийн нийцэлтэй тийм зүйл байх хэрэгтэй. За дээрээс нь зэвэрч ганцдгүй эдлэгээ одоо сайтай тийм материалуудыг бид нэр судалж ээж хүний тархил руу гэж шургуулж тэр хатаас мадаасуудыг хийхгүй бол болохгүй гэсэн. За хагалгааны аргачлалуудаа бас бид нэр сайжруулах хэрэгтэй. Одоо суулгац байршуулж байгаа тэр нэг хагалгааны аргачлал шүү дээ тий. Энэ тархинд юм хүн байршуулж энэ тархилууд хадаас адж шүү дээ энэ чинь. Тэгэхээр энэ дээр бол аюулгүй ажиллагааны хувьд бол асар өндөр байх хэрэгтэй. Энэ аюулгүй ажиллагааг бид нар маш сайн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. За ингэх хэрэгтэй, шивээ материал ашиглах хэрэгтэй, ингэж онгойлгох хэрэгтэй. Ингээ одоо тэ эрүүл ахуйн хувьд бол ийм байх хэрэгтэй. Яг ийм судснуудын дайрахгүй байх хэрэгтэй гэдэг аюулгүй олон шаардлагууд байдаг. Одоо жишээлбэл сүүлийн үед тэр neural network тэр neural link гэх тэ neural link-ийн чинь болохоор ингээд хүний тэр хялгсан судснууд чинь баян гэдэг хүний тархич ингээд зүрхэн л угшгаар л ингээд тархинд л угшиж байгаа шүү дээ. Хялгсан судснууд чинь ингээд хөдлөөл ингээд яаж тэр ингээд онохгүй байрлуулсан тэр чинь хүний гараар хийгдчихгүй зүйл болохоор одоо сүүлийн үед ийм роботоор хийлгэж идэг те. Гэж харж байгаа лайл ингээд игдгийг нь олоо сав гэж зоодог те. Ийм айхтар ажиллагаанд хийх хэрэгтэй байдаг. За тэр хагалгааны BCI-уд гэж одоо хагалгааны бус BCI одоо нэг non invasive хагалахгүй гэдэг байгаа шүү дээ. EEG. За хуурай электрод одоо бид нар чинь нэг эхо меход орохтой нэг хачин гээл тавьж байгаа л ингээл юу гадаад дээ шүү дээ. За тэр чинь бол ингээд дамжуулаад байгаа байхгүй тэр юуг нь одоо юу лээ ультрасаунд гэдэг чинь одоо хит авийг нь дамжуулаад байна гэсэн үг шүү дээ. Дунд нэг хий оруулахгүйгээр дамжуулж байна гэсэн. Яг тэрнтэй адилхан ер нь ихэнх одоо тэр юунууд бол электродууд бол энэ одоо бидний зүрхний бичлэг хийхдээ, тархины бичлэг хийхдээ ийм гээлтэй байгаад. Тийм гээлгүй бас төрлийн иймэрхүү зүйлүүд байж байгаа. За дээрэс нь өмсдөг одоо зүгээр өдөр тутмын амьдралдаа өмсөж болохоор иймэрхүү зүйл болж байгаа. Зарим тохиолдолд эдрий чинь бас нэг эмчилгээнд ашигладаг болохоор хүмүүст ингээд тогтоо тухтай байнга ашигладаг байхын тулд унтахтаа авдаг ч юм уу иймэрхүү байхын тулд зүгээр ингээд малгай ингээд байчидэг гэсэн нэг юм эрзэнэн усны малгай байдаг шүү дээ. Тэр шиг л ингээд хав гээл болчдөг тиймэрхүү. За F-NIRS гэдэг нэг юм арга байж байгаа. Хит улаан туяагаар заавал бидний цусан хангамж одоо цусан хангамжийг юуных нь тархин дотор нь тэр нейронуудын тэр тогоор нь хэмжих биш. Тэр судсаар гүйж байгаа тэр хүчил төрөгж байгаа хэмжээгээр нь бас бид нар тархины идэвхжлийг судалж болдог. Одоо бид нар хурам дээр нэг юм тавьж байгаа л чиний хүчил төрөгч чинь тэд байна гэдэг ингээд хэмжиж болдсон шүү дээ тий. Тэр чинь болохоор хит улаан туяа тусгаад хэр хүчил төрөгч вэ гэдгийг мэдчих болдог байхгүй юу? Ийм спектроскопийн аргаар. За тэгмүүд энийг л тархин дээр хийж чинь гэсэн. Тэгэл тархич ингээл янз бүрийн би баруун гэж бодонгууд тархины тэр хэсэг нь идэвчтэй тэр хэсэг л цусан хэмж авдаг. Одоо хүчил төрөгч ихсэн гэсэн үг шүү дээ. Тэгэл тэрийг нь уншиж чинь гэсэн. Иймэрхүү аргаар хийдэг ийм хагалгааны бас арга байна. Meg гэдээ бас нэг мангар том ийм төхөөрөмж толгой дээр. Одоо бид нар чинь нэг ийм төхөөрөмжлөө өөртөө ороод ингээл MRI энтер чинь ингээл өөртөө очиод ороод идэв шүү дээ. Тэр шиг бид нар өөртөө очиж дээр нь суудаг ийм том асар том ийм төхөөрөмж байгаа. Тэр бол тархины одоо юм цэглэгаан гүйдлийг биш соронзон орныг хэмждэг иймэрхүү төхөөрөмжүүд байгаа. Бүгд өөр өөрсдийн гэсэн одоо энэ онцлогооны бүгд өөр өөрсдийн гэсэн ийм давуу талуудтай. За иймэрхүү аргуудыг бол бид нар техник технологийн хувьд бол хөгжүүлж байгаа одоо ашиглаж байгаа бүр. За холимог гэдэг байж байгаа. Одоо цэний аргуудыг сайхан хослол холиод ашиглаж чинь гэсэн үг шүү дээ. За төхөөрөмжийг жижигрүүлэх гэдэг нэг айгүй том асуудал байдаг. Одоо тэр толгойд угуулж байгаа айлсгүй янз бүр болж байгаа тэр мег энэ чи юм том юм тэр өөртөө очиод идэг гэдэг чи бүр ядаргаатай байцтай тий. За эдрийг бол ингээд жижигрүүлэх хэрэгтэй. Жижиг аль болох юм зөөврийн тог баг иддэг иймэрхүү болгож ээж та бид нар илүү олон хүнд хүртээмжтэй болгоно гэсэн үг шүү дээ. Энэ технологиг. За уцгүй холбоог бид нар сайжруулах хэрэгтэй. Заавал ингээл нэг юм биенийх нь нэг хэсэг ингээд онгоолгоо ийцэн тийш надад бохор орчуул яах юм те. Тэгэхээр бол аль болох хоцгүй энэ төр байх хэрэгтэй гэсэн. Айгуу тийм олон төрлийн технологиудыг хөгжүүлж идэг бид нар. За хиймэл оюухан BCI одоо тэр юу л ингээд залгуурлаа орчхоор яах юм бэ гэдэг талаар ямар давуу талтай ингэдэг. Заавал ягаад хиймэл оюухан ашиглах гэдэг. Зүгээр ингээ алгоритм ашиглаж болдгоо юм гэдэг. За дохио сайжруулах гэдэг. Одоо шуум гэж юм байна. Одоо бидний тархинаас ирж байгаа тэр дохио мэдэрж байгаа тэр мэдрэгчүүд чинь болохоор өөр өөрсдөө гэсэн шуум байна. Одоо заавал тархин дээр залгасан залгааг өөрөөс нь гэдэг нэг юм одоо статик шуум орж ирж байгаа л гэсэн. Энэ статик шуумыг бид нар бол юугаар арилгаж болох вэ гэхээр одоо хиймэл оюухан арилгана гэсэн.
Тэр нөө шуум дотроос л одоо хэрэгтэй юмнуудаа ялгаж явах нь л хиймэл оюун ашиглаад шүү дээ тий. Сүүлийн үед бол бид нар одоо зөв зурганы шуумыг хүртэл зүгээр нэг фото зураг дарчаа тэрнийхээ шуумыг одоо нөө за шуум гэх юм уу тий. За шуум л гэх юм да нойс их ч одоо юу гэх юм тий. Тэрийг нэгэ дарахын бас хиймэл оюун ашигладаг болсон байгаа шүү дээ тий. Илүү үр дүнтэй илүү хурдан ингээ хийгээд байгаа болохоор хиймэл оюун ашиглагаас аргагүй байж байна. За их сурвалжийн байршлыг тогтоох гэдэг одоо бид нар чинь ингээ гавлынхаа дээдлэлт ингээ мэдэрч тавьсан. Тэд нар чи айгүй холоос ингээ мэдэрч гин гэсэн үг шүү дээ тий. Тэгээ яг хаанаас мэдэр энэ дохио ирж гин гэдгийг таамаглахдаа хиймэл оюун ашигладаг гэж юм. Одоо энэ дэр бол энгийн алгоритмаар хийгээд хэцүү үйл төр байгаад шүү дээ. Хиймэл оюухан бол өөрийн гэсэн юм мэдэрхүүд зүүн сумд за энэ хавьяас ирж гин гэдэг тэр анализыг гаргаж ирэх юм шүү тий. Энэ тархиныхаа яг зөв хэсэгт нь идэвхжил болж ийн үгүй юу наа. Баруун гараа өргөе гэдгсэн чинь зүүн гар байна гэж танаа зүүн гараа өргөх гэдэг юм бол тэр чансан маандаг шүү дээ тий. Тэгэхээр энийг ялгаж танихтал хиймэл оюухан шиг л гэж байгаа. За агсан төвшин тайлж унших гэдэг түрүүний л юм явж байгаа л да. Одоо шууд боловсруулалт гэдэг бол аюу тийм чухал юм. Одоо бид нар чинь ингээ байж хахад гар маань би баруун гараа өргөе гэдсэн чинь баруун гараа маань өргөдмөр шүү дээ тий. Тэгэхгүй ингээд баруун гараа өргөе гэж бодсны дараа нэг 2-3 минутын дараа ч юм уу тий. Ингээ баруун гараа нь өргөдөг байх юм бол хин чирэггүй байхгүй тий. Тэгэхээр одоо орчин үеийн бидний одоо тайлж уншдаг хиймэл оюун ухааны бос аргууд бол дандаа ийм удаачралтай одоо дилейтэй ингэж явж идэг. Сааталтай явж идэг. Тэгэхээр нэг тайм явахгүй. Real time явж чадахгүй. Дээрээс нь одоо ийм айгүйх тийм тооцоол шаарддаг гэдэг ч юм уу тий. Тэгвэл энэ хиймэл оюун ухаан энийг бол хамаагүй хурдан тий бодит цаг хугацаанд шууд ингэж хийх боломжийг олгож байгаа. За дасан цогцох гэдэг аюул чухал юм байна. Энэ дасан цогцох гэдэг бол одоо бид нар нэг ингээд гутралтай байж болно, нэг бол ингээд ад жаргалтай байж болно тий. Альсгүй бол одоо бид нар ингээд ойрог мэлцсэн байж болно ингээд тарих бол 9 жороор ажиллаж байгаа байхгүй. Тэгвэл энэ болгонд бид нар одоо тий нэг удаа ингээд ад жаргалтай багт ингээд сургацсан нэг юм алгоритм байлаа гэж бодоход тэр чинь ингээд жонгонигтэй ч юм нойрмгүүд нь ядарч үед ингээд ажиллагаа болчих юм бол хэрэг байхгүй шүү тий. Тэгэхээр энэ дасан цогцох гэдэг аюул тийм чухал. Хиймэл оюун ухааны удирдлагууд бол дандаа энэ дасан цогцохтой аюул тийм супер байж дээ. Тэр тарих яаж ч ажиллаж байсан ерөөдөө дасан цогцдог. За дээрэс нь шин нэг хүний тархин дээр ингээд сургацсан байж байгаа нөгөө хүний тархин дээр ажилладаг байхын тулд эндээс чинь бас нэг онцлогуудыг л авах гэдэг шүү дээ тий. Ингийн тулд хиймэл оюухан байхаас өөр байхгүй. Тэгвэл бол одоо бидний өмнө хиймэл оюунгүйгээр ашигладаг байсан аргууд бол бүгдээрээ л яг тухайн хүний яг тухайн агшинд л суралцаад тэгээ өөр агшнуудад ингээ ягаад чи ажилддаг ч юм уу юунаас нь болоод байгааг бид нар мэдэхгүй байхгүй. Хитрхи юм комплекс бүтцтэй тарих гэдэг зүйл чинь тий. Яг за энэ л юм байна гэж удаад нэг зүйлийг ингээ одоо юу гэдэг нь онцлогийг таниад авцсан байжсэн чинь нөгөөд нь дараа нэг өөр болчдөг, шүн өөр болчдөг, өдөр нь өөр болчдөг, маргааш нь өөр болчдөг. Ийм юм байгаад хам бол болохгүй. Хиймэл оюуханыг л ашиглав. За ингээ цаашаа аюулаа нэг жоохон байж хаад ир. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel компанийн маань үйлчлэгээ байгаа. Тэгэхээр мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах ийм гой боломжийг та бүхэнд олгож байгаа маа. Тэгэхээр Тэнгис талаадыг өөр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл танд зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал эхэллээ гэж. Урамшуулалд оролцоод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах ийм эрх болон одоо бусад дижитал бэлгүүдийн эзэн болох боломжтой. За яаж ийм эрхийн эзэн болох вэ гэхээр нэгдүгээрт шинэ хэрэглэгчтэй энэ боломжийг санал болгож байгаа байна. Тэгээд мөн дижитал картаар дансаа цэнэглэх, за мөн дата багц авах гэсэн юм. Тэгэхээр урьдчилан төлбөрт хэрэглэгч одоо үйлчлэгчүүд маань хэрэглэгчд маань болохоор 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах нь iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо магадгүй нэг 7,000-аар цэнэглэсний хооронд 11,000-ын сонгодог ч юм уу тий. Тэгэхээр 11, 14, 21,000 гэсэн энэ картуудыг та бүхэн маань санаад аваарай. iPhone 16 гар утасны эзэд бол одоо супер бэлгийн мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хэрэглэгчийг бол тодруулах юм байна. Тэгэхээр 4-р сарын 30-ны өдөр, 5-р сарын 30-ны өдөр, 6-р сарын 30-ны өдөр тус бүр энэ сошиал хуудасаараа тодруулнаа гэсэн байна. За тэгээд та бүхэн маань Skytel-ийн бас ямар дугаар авах вэ гэж эргэлзэж байвал Skytel-ийн шинэ дугаар аваад хэрэглэж болоод энэ аянд оролцож болно. За эсвэл одоо дижитал картаар дансаа цэнэглэх, саяхан хэлсэн дүнгуудээр цэнэглэх гэсэн юм боломжууд байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1815 болон за Skytel-ийн хэрэглэгчд бол 15 гэсэн дугаараас мэдээллийг авч болох нэ. Асуудын хувьд бол тэр чинь 7,000 гонь 11,000 гонь ерөөсөө хамаа авахгүй шүү дээ. Ер нь л тэгэл дуусна. Тэр дөрөөл дуусна. За тэгээд дээрээс нь 11,000-аар авчаад энэ ус онгоцоор энэ тэр аялдаг маялдаг бол чинь үнэхэр супер байхгүй. Тэр ч юм одоо шинэхэн асуудын хувьд бол тий бие биентэйгээ дотнос хамгийн одоо сайхан одоо
орчныг бүрдүүлж өгч штэ. Усан онгоцон дээр гарна гэдэг чи одоо нэг тийш шилрээ алга болчих гээд ингээ баг ингээд тий жинхэнэ орчлонгоос тасалдаг зүйл штэ тий. Тийм болохоор одоо хорондоо дотцохоос өөр арга байхгүй. Ийм одоо сайхан боломж олгож байгаа юм байна. Тий. Skytel-тай маш их баярлаа. Баярлаа. Тэгээд од мөндрийн маань үзэг сонсогчдоос шинэ ацтан тодорхойлтгой гэж өрөөё. За ерөөл батар шохолтгой. За энэ юу хиймэл оюухан бас дээрэс нь одоо энэ тархийг танихаас гадна өөрөө тархи шиг юм мэдээлэл бас гаргаж өгч чаддаг. Энийг бол одоо data augmentation буюу одоо хиймэл дата үүсгэх гэдэг. Ер нь хиймэл оюухан гэдэг чинь юун дээр ажилладаг вэ гэхээр өгөгдөл дээр ажилладаг. Тэгэхээр бидний тархинаас өгөгдөл гарч байгаа. Гэтэ бид нар төвшөө илүү их өгөгдөл хэрэгтэй. Тэгэхээр маш олон тархинуудаас суралцж байгаа тэр хиймэл оюуханууд яг өөрөө тархи юм шиг ингэж бас ингэж датануудыг гаргаж өгч чаддаг. Одоо хийсвэр өгөгдлүүдийг гаргаж өгнө гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ тэрэн дээр өөрөө суралцсан авчих гэсэн. Тэгэхээр хиймэл оюухан нэг бас ийм зүйл ашиглана. За одоо зайшгүй ашиглана гэсэн. Өгөгдөл нэмэгдүүлэхэд өгөгдөл гаргаж ирэхэд ашиглана гэсэн. Би заавал жинхэнэ хүний тархин дээр авч тавиад ах шаардлага байхгүй. 10 хүний тархинаас суралцаад 1000 хүний тархины өгөгдлийг гаргаад ирэх байхгүй. Тэгэхээр энэ аюул тийм чухал юм байна гэдэг. За энэ удирдлагын системүүд одоо дундын удирдлагын нэргээд одоо хүсэл сонирхлыг таних одоо хүн бол одоо янз бүрийн зоригтой одоо юу нэг юм хүсэж иж болно шүү дээ. Заавал юм гар мараа хөдлөх биш дээ. Одоо тэр энэ курсорыг ийш хөдлөх гэсэн гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү юм бодож иж болно шүү дээ. Энэ хүсэл сонирхлыг нь олж таних тэр боломжит алдааг илрүүлэх гэдэг аяг тийм чухал юм байдаг. Одоо BCI бол өөрөө тийм алдаа малдаа гаргаж ирж болно. Тэгэхдээ тэрийг бол ингээ хиймэл оюухан илрүүлээд за энэ бол буруу ажиллаж байна. Энийг бол ингээ зүгээр гаргаж ирья гэдэг тэр алдааг нь илрүүлээд застдаг юмнуудыг бол хиймэл оюухан гэдэг. За хувь хүнд зориулан хөглөх гэдэг бол хамгийн тийм чухал зүйл. Одоо яг түрүүн хэлсэн шүү дээ тий. Нэг хүний тархин дээр ажиллаж байгаа нөгөө хүний тархин дээр ажиллахгүй бол нэг болохгүй. Тэгэхээр олон хүний 10 хүний тархин дээр ажиллаж 11 дахь дээр нь ажиллаж чаддаг байхын тулд нэг тийм л оюухан хэрэгтэй байна. Хоёрт болохоор бидний тархинд зориулж тэр хиймэл оюухан хөглөгдөх хэрэгтэй байхгүй юу? Тэ өөрөө ингээд бидний тархийг өөрсдөө тань мэдчих хэрэгтэй гэсэн. Бид нар дахиад нэг хүн гарч ирэнгүүт л дахиад шинээр эхлүүлдэг. Эсвэл чи одоо жоохон юм болгочих, энийгээ жоохон сайжруулчих, энийгээ муутгачих гэдэг ч юм уу те. Одоо дуугийн чангалчих, сулчих гэж байгаа тайлбар. Хүн болгон одоо хүлээн авах байдал бол өөр. Тэгэхээр энэ зориул одоо гэж хөглөгдөх өөрөө автоматар дасан зохицохтой адилхан байхгүй. Гэтэ тэр хүний хувь хүний одоо онцлог байна шүү дээ тий. Энэ нэг жоо ядаргаатай минь энийг болиулчих гэдэг ч юм. Эн чинь бол тэр хүний хувь хүнийхэн л тий онцлог гэсэн. Энэ болгонд нь зориулаад бас ингээ хөглөгдөхийн тулд хиймэл оюухан л байх хэрэгтэй. За нэг иймэрхүү зүйлүүд байгаа. За хэрэглээг нь одоо яриа. Түрүүн хэлсэн яг эрүүл мэндийн хувьд бол энэ бол хамгийн өндөр одоо юу гэдэг лээ. Одоо хамгийн ихний тэр хүлээлтүүд бол дандаа энэ эрүүл мэндийн салбарт байж байгаа. Ер нь бол тэр нейролинкийн ч гэсэн одоо бусад энэ төстэй энэ BCI хийж байгаа энэ компаниудын бүгдээрнгийнх нь ойрын зорилго бол ерөөсөө дандаа юм эрүүл мэндийн салбарт байгаа. За тэр ч маань хөдөлгөөний нөхөн сэргэлтэн протез удирдах гэдэг ч юм уу те. За химэл үе мөч одоо тэр химэл үе мөчийг бодлоор удирдах гэдэг бол хамгийн одоо чухал эхлээд бол ингээд ийм хийх гээд байна гэсэн. Одоо тэр чинь бас саачсан гар хүлээж болно. Эсвэл бүр гар хүлгүй байж болно те. Тэгэхээр одоо тэрэнд чинь химэл протез хийгээд эсвэл юм саачсан гар хүлийг нь бас хүртэл ингэж тэр чинь ямар нэгэн мэдрэлэн тасарсан. Эсвэл бүр ингээд нугас унгасаараа тасарсан бол нугасаас доош ингээд ямар ч мэдээг болцсон байдаг юм. Уг нь бол ажиллана тэр бий бол. Гэтэ дунд нь зүгээр тасарсан байхгүй. Тэгэхээр тэрний гүүрийг хийхэд одоо ажиллана гэсэн. Эхлээд тэр нугаснаас нь бид нар мэдээллийг таньж аваад одоо энэ хүн бол хүлээ ингэж удирдах гэдэг юм байна гэдэг мэдээллийг таньж аваад. Одоо нэг компьютер химэл оюуханаараа таньж штэ тий. Эргүүлээд доотлын одоо тэр нугас руу дамжуулна гэсэн. Тэгэхээр нөгөө бас нөгөө бидний тархичин тэр хөлөө ингэж хөдлөгийг тэгж хөдлөгийг суралцаад байгаа шүү дээ тий. Одоо фидбек системтэй за хөдлөгийг ихээр ингэдэм байх тэгдэм байх гэдэг энэ бүх зүйлүүдийг чинь одоо хиймэл оюухан хийнэ өмнөөс чинь гэсэн. За энэ хөлийг ингэж хөдлөгийг гэж бодож ах шиг. Тэгэхээр хөлийг ингэж хөдлөхингүүд тэр хөл чинь өөрөө хүртэл тэрнтэйгээ цуг суралцах хэрэгтэй байхгүй. Тэр нь бас хиймэл оюухан байхаас аргагүй болчих гэсэн. За иймэрхүү зүйлүүдийг хийдэг харилцаа холбоон дээр бас гарч ирнэ. Одоо энэ тэрэгцрийн жолоодлого бас хийж болно. Одоо тий тэрэгцэр дээр суучаад ингээд заавал биеийн бүрэн саажсан байх юм бол тэр чинь ингээд бодлоор удирдахаас өөр байгаа байхгүй. Тэгээ бодлоор ингээд удирдахын тулд бид тэр хүн ингээд урагшаа явахыг хүсэж, хурдан явахыг хүсэж, удаа явахыг хүсэж гэдэг зүйлүүдийг бид тэр тархинаас нь олж мэдэх хэрэгтэй. Харилцаа холбоон дээр бол одоо ингээд Стивен Хокинг чинь бол ингээд л бичдэг шүү дээ тийм. Гэхдээ цаад чинь бол ингээд ганц хоёр булчин ажиллагаатай яваад идэг тэр булчингаа ашиглаад идэг байхгүй. Гэтэл огт тийм ажиллагаагүй бүрэн саажсан хүн байж болно.
тарих одоо тархины ажиллагаа сэтгэн бодох ажиллагаа нь бол бүрэн хэвэн хэрнэ. Одоо биеийг л ингээд бизнесээ тасарсан гэсэн үг байхгүй. Үдээ ингэж анивч чадахгүй бол тэгэл тийм дохиог. тэгэл дохиог чадах байх чинь. Тэгэхээр бол тэр тархины дохиог л авахаас өөр арга байхгүй. За тийм хүмүүст бол одоо бичээч одоо тэр Стивен Хокинг шиг ярьдаг альсгүй бичдэг иймэрхүү зүйлүүдийг бол хийх одоо юм боломжтой болгож байгаа. За мэдрэхүү гэж байна. Одоо хиймэл хараа гэж. Энэ аюу тиймсэн. Одоо бүрэн сохорцсон хүн байж болно те. Ийм бахан бол тэр нүднээс ирж байгаа дохиол цаашаа дамжихгүй байж болно. Янз бүрийн шалтгаанаар байж болно шүү дээ, тэ. Тэгэх юм бол шууд заавал ингээд нүдэнд нь биш, шууд дагдруу нэгээд тэр камерын мэдээлэл өгдөг тиймэрхүү бас аргад байж байгаа. Тэгэхээр энэ хүнд одоо хараа оруулна гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээ мэдрэхүүг нь одоо сэргээнэ гэсэн үг. Сонсгол оруулна, хараа оруулна. Ийм аргууд бол ингээд шууд тархилуун бид нар тэр мэдээлэл өгнө гэсэн үг байхгүй юу? Нүдэн дээр нь одоо тэр янз бүрийн сайжруулагч чихэн дээр нь ийм чангуулгадаг юм тавихын оронд шууд тархилуун өгнө гэсэн үг шүү дээ. Тийм боломж байхгүй хүмүүст бол ийм зүйлүүдийг бол хийх боломжтой болж байгаа. За энэ хүртгүү гэж байна. Одоо энэ тасалдсан хүртгүү. Одоо жишээлбэл миний гар ингээ саачсан ингээ байж байгаа бол ингээд хүрээд би ингээд мэдрэхгүй байхгүй те. Тэгээ тийм хүрээд мэдрэхгүй зүйлийг удирдна гэдэг чинь боломжгүй зүйл. Түрүүн хэлсэн шүү дээ. Фидбек буюу энэ буцах харилцаа холбоо гэдэг л аягүй юм чухал. Таньж мэдэх буюу ингээд суралцахад аягүй чухал байхгүй. Би заавал нүдээр харж байгаа. Дээрээс ингээд барьж байгаад ингээд мэдрэх хэрэгтэй байхгүй те. Нэг өндөг байлаа гэж хэлдэг. Тэр өндгийг ингээд би барьжээлаа гэж нэг протез гарч ирсэн хамаа байхгүй. Миний одоо жинхэнэ гар байсан ч хамаа байхгүй. Тэр чи одоо ингээд энэс хуран бол мэдрээд байгаа. Гэхдээ тэрийг тархилуу дамжуулахаа болчих чинь гэсэн үг байхгүй тий. Тэр өндгийг би ингээд бат бяцалчих болохгүй шүү дээ. Гэхдээ ингээд зүгээр ингээд авч чадахгүй байгаа юм бол болохгүй тий. Тэр чинь тодорхой дараалтаар ингээд би барьж авч яана гэдгийг ингээд мэдэрч явах хэрэгтэй гэсэн. Энэ хүртгүүн мэдрэхүүг сэргэн гэдэг бол маш чухал. Протезийн чавдчихсан тийм фидбек бол маш чухал тийм. Одоогийн роботууд бол бүгдээрээ болох байгаа нь ерөөсөө л энэ байхгүй. Өөр өөрсдийн гэсэн фидбек систем байхгүй. Таамагаараа за нэг өндөг тэдэнд сантиметрийн диаметртэй юм шиг ингэж л баригээ тэнгууд нэг бол хахалцдаг ч юм уу тийм. Одоо зүгээр ингээд бидний гар бадарчхаар яадаг үлээтэй тэр чинь тийм. Юм хүн бид ингээд бүр явж чадах ойлцдаг үстэй тийм. Тэр чинь тэр мэдрэхүү аюу тийм чухал байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол сэргэнэ гэдэг бол маш тийм чухал. Одоо химэл зэрэгтний хувьд ч гэсэн одоо бүх зүйлийн хувьд бол аюу тийм чухал болж байгаа. За тарих байна. Тарих бол өөрөө бас гэмтэж болно. Тэгэхээр тэр тархины гэмтлийг сэргийхэд бол бид нар бас BCI-ийн тусламжтай нөхөн сэргийж болдог. Мэдрэл байна. Одоо мэдрэлийн одоо янз бүрийн нөхцөл байдал одоо тий онцлох одоо жишээлбэл юм таталт зөнөлт одоо салгалт гэж өвчнүүд байна шүү дээ. Одоо бидний мэддэг өвчнүүд байгаа дээ шүү дээ. Альцгеймер яадаг төрөл бүрийн төвөгтэй өвчнүүд байгаа гэдэг. Энэ зүйлүүд чинь бол бас л юм тархины асуудал байгаа дээ шүү дээ тий. Энэ тархины асуудлыг л ерөөсөн нэг бол онцлох. За энэ бол ийм зүйл болох ч юм. Жишээлбэл таталттай хүн бол тэр тархинаас таталт өгөхийнхөө өмнө бас мэдэрч болдог. Тэгэхээр энийг бол BCI-аар мэдэрч болно. Тэгээ урьдчилсан арга хэмжээ авах шүү дээ. Би ингээ явж байгаад ингээ газар дээр татчих юм бол ингээ чинь унчин шүү дээ. Тэгээ газар унчихгүй бол би ингээд ядаж л ингээ сандал дээр суудаг ч юм уу те. Иймэрхүү арга хэмжээ авах, урьдчилсан арга хэмжээ авах иймэрхүү нөхцөлүүдийг бүрдүүл. Айлсгүй энэ чинь таталт зөн зөнөлтийн салгалт гэдэг юм өвчин байна гэдэг онцлох энэ зүйлүүдийг бол бид нар шууд тэр хүнээс нь асуухгүйгээр шинж тэмдгийг мэдгүй шууд тархинаас нь уншчихна гэсэн үг байхгүй. Тэр нь бол аюу тийм даваа талтай. За сэтгэц байна. Одоо сэтгэл готрол төгшүүрмтэр гэсэн асуудлууд. Жишээлбэл тэр нэг ADHD тэр гэдэг нь шүү дээ, тэ. Анхаарал татамж хит хөдөлгөөн шиг тэр гээд энэ эмгэгүүдийг бол бүгдээрээ BCI-аар бас засч болдог. Энэ ямар аргаар засч болдог тэр тархины нөө дохиог нь таниад тэр чинь чи одоо сэтгэл чинь готрох гэж байна. Альсгүй одоо чиний нэг төгшүүрч ихсээд байна. Чи хит хөөрөөд байна. Альсгүй хитрхи одоо нэг анхаарал чинь дутамгшаад байна гэдэг юм чинь шууд таньчин гэсэн. Би өөрөө таныг гоохо таньчин гэсэн үг байхгүй тий. Төрүүлээ таньчингууд яадаг тэр нэг өөрт нь хянуулах арга гэж байгаа. Нэг фидбек гэсэн шүү дээ тий. Тэр чинь айгуу чухал байхгүй. Хүн одоо өөрийгөө сэтгэл готорж байгаа мэдхгүй тохиолдол ингээд сэтгэл готролтоо ингээд автчихдээ юм байна л да. Тэр ингээд сэтгэл готролд орж ийн гэдэг юм өөрт нь хэлчих юм бол одоо тэр хүн тэрийг бас арга хэмжээ авах боломж үүсдэг. Одоо ингэж бас хэмжилж болдог. Тэр нь анхаарал дутамжшилж гэсэн тий. За анхаарал чинь дутамгшаад байна шүү гэж хэлэх юм бол ингээд хүн болгонд баг ADHD байдаг байх гэж боддог юм би. Би бол нэлээд анхаарал дутамгшилтай хүн баг. Тэгэл миний тархин дотор нэг хөрөж анхаарал чинь гэлтэнгүүд чинь би ингээд тэрийг засах гэж оролдоод байгаа юм бол чинь бас нэг юм булчингаа сайжруулад байгаа юм шиг тий. Нэг өөрөө мэдээд нь шүү дээ тий. Би одоо ингэх гээд байгаа юм байна гэд тий. Тэр энэ бол тийм аюу тийм чухал юм. За нойрны үе шатыг бол хамгийн өндөр нэрвчлэлт байгаа юм гэдэг. Тэгээ бид нар бол нэг юм бугуун цаг магаар ингээл за тэдэн цаг унтсан юм байна гэдэг. Гэтэл би одоо ингээл шинжингээ хар дарцсан. Намайг бол 5 цаг унтсан гэдэг.
тэгсэрнээ би ингээд шүнжингүү унтаагүй юм шиг байгаад байдаг. Гэтэл би нэ хар дарцсан байгаад байгаа байхгүй. Тэрийг бол тархин дотор тэр BCI-ийн хөрөнгө өө хар дарцсан энэ баг унтаагүйтэй ялгаагүй юм болчлоо гэдгийг нь зөвхөн BCI-аар л мэднэ гэсэн үг байхгүй. Химэл оюухан гэж энэ хөр хар дарж байна. Энэ амрахгүй байна гэдгийг л мэднэ гэсэн. За тэр мэрийг нь одоо засдаг ч юм уу бүр тиймэрхүү юмнуудыг тархин нөлөөлж чадна гэдэг байгаа шүү дээ тий. Тархин уншаас гадна тархин нөлөөлж чадна. Энийг нь одоо нэг жоохон ингэчүүл энэ хүн хургэрхэ болчих ч юм уу тий. Эсвэл одоо ингээд хар дарахаа болчих ч юм бэл иймэрхүү сарах хэмжээнүүдийг авах боломж бүрдэж байна гэсэн. За энэ эмнэлгийн бос гэдэг арга байна. Энэ хамгийн сонирхолтой хэсэг. Нэгэн талтай бид нар гаргүй үнийг гартаа болгож чадаад байгаа юм чинь 3 дахь гар хийж болно гэсэн. Нэгэн л одоо хараагүй үнийг хараа оруулж чадаад байгаа юм чинь бид нар 3 дахь нүд хийж болох байхгүй. Тэр 3 дахь нүд нь одоо заавал бидний хардаг нүдээр хардаг биш те. Одоо өөр төлөөнүүдэд хардаг юм байж болно. Хэд улаан туяанд хардаг те. Хүний дутуу гүйцэх зорилготой байсан бол одоо бүр нөгөө homodius гэдэг шиг илүү юм ээж шүү дээ. Энэ бол байдаггүй. Хамгийн чухал хэсэг гэсэн. За одоо бид нар ямар зүйлүүдийг хэрэгжилж байгаа. За тоглоом зугуунд бол мэдээж одоо видео тоглоом моглоомыг удирдахад ашиглаж болж байна те. Бид нар заавал ингээд за нэг юм компьютер тоглоом байлаа гэд бид нар чинь ингээд удирдах сурах айгүй төвхтэй байдэн шүү дээ тий. Тэгвэл одоо би шууд бодлоор тоглочих واخгүй. За тэг гүйж гэн ингэж гэн тэгж буудаж гэн гээл тий. Яг тийш онл мэл гэдэг юм чи бид нар чинь маус завсар онлох гэж завдаг واخгүй тий. Нилээн ингэж бэлтгэж ээж л явахгүй. Гэтэл одоо бодлоор бол төс гэл ингээл хараал онлол. Тэр нейролинкийн анхны үйлчлүүлэгч видео тоглоом тоглож ингэж бичлэгүүд тавиад байлээ. Тийм үү тий. Nice. Юу ч хөдлөхгүй тэгсэн юм ингээд тоглоод байгаа байхгүй. Тийм яг тэгээд байгаа واخгүй. За тань мэдхүн чадрыг өсгөх гэдэг л аюу тийм сонирхолтой. Тань мэдхүү үйл явцыг одоо хурцсах гэж байгаа. Одоо илүү хурдан сурж одоо суралцах чадвартай болно. За ой санамжийг сайжруулна. Тэ харсан юма тогтоох чадвар одоо тэ би ханц цээжил гэл ингээд зовж байгаа байхгүй тэ. Тэнгүү чи тэ ханцыг ч юм басаа за ингээл дорн ингээд тархилгаа даунлоод хийгээд авчихна гэсэн үг шүү дээ. Тэр чинь ямар гайхалтай. Энэ боловсролын үед бол гайхалтай зүйл байгаа шүү дээ. За нейромаркетинг гэдэг юм ачи юм байт юм бэ. За үйлчлэл хүчний сэтгэл ханамжийг шууд тархинаас нь мэддэг. Ийм сонирхолтой зүйл байна. Бодлоо өнөө ярьж болохгүй байх нь тий. Жүжиг тавь өнөө маск зүүн гэдэг шиг. Ярьж болохгүй болчих юм байна. Нөгөө талаас би ингээд нэг тэр маркетингийнх нь нэг юм ачийн бүглөөд байх шаардлага байхгүй болчих байгаа байхгүй. Айгу амар. Зөв юмдаа бол тий. Нууцлал аюулгүй байдлын үед бол бас ашигладаг юм байна. Тархины үйл ажиллагаа бол өөрөө давтагдчихгүй хорооны хийшиг торлог өргөчих байдаг. Тэгэхээр энийг бол би ингээд нэвтрэлт энтер гэдэг ч юм өөрөө ингээд биеийн байцаалт гэдэг шиг ингээд өөрөө таниулахад ашиглаж болдог. Урлаг одоо дуу хөгжим зохиох ч юм уу дуу хөгжим тоглох альсгал зураг зурх энэ төр гэдэг. Одоо бид нар ч бас нэг юм биер бариа шууд ингээд зурчих чадахгүй. Тархин дотор ингээд лаг гоё аяа байгаад байдаг. Тэрийг нэг яг гитараар ч юм уу төгөлдөр ураар дарах хэрэг бид нар угаасаа төгөлдөр гитараа мэдхгүй юм чинь те. Шууд тархинаасаа нэг хөгжим гаргачмаар байгаад байдаг. Тэрийг хийх боломжтой болж байна гэсэн. За ёс зүйн хувьд бол нэг сонин юм байгаа. Нэг гяс арчаад тэгээд дуусгая. Энэ нейроэтик гэдэг нэг юм байгаа. За нууцлын асуудал. Тархинаас үүсэж байгаа нэмзэг өгдөл хайчих вэ, яах вэ? Энийг хэн хамгаалах вэ гэдэг энэ маш том асуудал. Хувь хүний тусгаар байдал гэж юм байдаг. Одоо энэ нэг тийм мэдрэхүү бол өөрийгөө удирж байгаа нь BCI чинь нөлөөлөд байгаа шүү дээ. Тэгвэл энэ яаж нөлөөлж байгаа гэдгийг би мэдчих чадах юм үгүй мүү гэдэг асуудал. Одоо би биш болох гэдэг шин чи тийм. Нөгөө химэл оюухан чи цуг орж ирэх гээд байгаа болохоор би яг өөрөө байна уугүй юу гэдгийг мэдчих чадахгүй. Тань мэдгүй эргчлөө гэдэг. Одоо би юу бодож болох юу бодож болохгүй гэдгийг хүртэл одоо чинь мэдэх гээд дээрээс нь одоо хязгаарлах гээд шүү дээ. Тэгэхээр энэ бол аюу там тийм эрх зүйн хувьд л амар тийм сони болчихж байгаа. За юм химэл оюуны хандлага гэдэг одоо BCI системүүдийн шудраг байдлын үнэлэг. Одоо тэр системүүд зөв ажиллаж байна, үнэн ажиллаа. Одоо бидний өгдлийг нь Facebook яаж хийж байгаа юм бэлээ бид тэр мэдэхгүй итгэж чадахгүй шүү дээ. Тийм шудраг байна уугүй юу? Ёс зүйн хувьд ямар байна гэдгийг мэдэхгүй. Энэ бол бүр ноцтой юм болж байгаа байхгүй тийм чинь. Тэгэхээр бол айгүй тийм ноцтой юм зүйлээр. Аюулгүй байдлын хувьд бол кибер аюулгүй байдал. Одоо миний тэр шугамлуу ороод хакертчул яг нь хакерууд орж ирээд боснуулчул яг уу гэж. Вирус ороод ирвэл яг уу гэдэг. Тэгээд саадлын горим гэж байгаа. Одоо жишээл ямар нэгэн систем гажигдах юм бол тэрийг ч одоо ямар нэгэн аюулгүй ажиллагааг хангаж явах хэрэгтэй тийм. Тэгээд миний тарих гажигдвал яг энэ систем ингээд бүнх гэж унтарчдаг шүү дээ тийм. Тэрэн шиг миний тарих ингээд компьютер ингээд гажигдж байгаа юм шиг унтарчвал яг уу гэж. Чи аюул тийм хачин асуудал واخгүй. Мэдээж одоо хүн болгонд бодож байгаа юм энийг бол. Урт хугацааны нөлөө энийг бид нар 24 цагаар ашиглаад эхлэвэл одоохондоо бол нэг тийм хүмүүс туршлагаар ингээд ашиглаж байна. 24/7 ингээд зүгээд ингээд эхлэх юм бол бидэрт ямар нөлөө гарах уу гэдэг бол бид нар одоо хүртэл мэддэг. За дээрэс нь хүртээмжийн асуудал. Зарим нь ингээд амар хундаг хурдан сурвал амар хундаг хурдан тогтоогоол тийм ой санамжийн сайжраад байдаг. Зарим нь мөнгөгүй ч юм альсгүй
тийм технологид руу хандах боломжгүй алсхэр байгаа хүмүүс одоо яг нь боловсролын хүртээмж гэдэг шиг энэ технологийн хүртээмж ямар байх вэ гэдэг л энэ айгүй тийм нийгмийн хувьд л том асуудал болж байгаа. Дүрм журм бодлогын хувьд бол бас бид нар хууль дүрм ямар явах юм, яах юм гэдэг асуудлуудыг бид нар бас мэдээж урьдчилан бодох хэрэгтэй. Надад олон нийтийн ойлголтыг бас ойлгох хэрэгтэй. Олон нийт юу нь яаж хүлээж авч जैन, дээрээс нь олон нийтийг яаж олон нийт яаж сурчлах хэрэгтэй гэдэг юм. За ирээдүйн чиг хандлагыг гяс дурдаа тэгээд аялаад бас жинглээсээ дуусах. За энэ хийсвэр бодит байдал гэдэг бол аюу тийм сонирхолтой хэсэг энэ бол. Одоо хараагүй хүнд юм харуулж болоодсэн чинь би нүдэн анцын үед ч юм харуулж чадах байхгүй. Тэр нь virtual reality гэдэг бол энэ дэр жинкнээсээ одоо virtual reality болно гэсэн. Одоо тий бид нар бол ингээ заавал нүдэн дээр юм зүг шаардлага байхгүй нь шүү дээ тий. Шууд зүгээр нүдэн анаал одоо нэг Black Mirror гэдэг кинонд гардаг шиг нүдэн анаал одоо өөр ертөнцид очиж гэсэн. Тэгээ би ингээд юм хүмд хурж байгаа мэдрэмжүүдийг чинь бүгдийг ингээд надад өгч чинь. Би заавал гараа хөдлөх шаардлагагүйгээр би ингээд өөр ертөнцөөр ингээд яваад нисээд тий. Одоо би жингүүд чинь сансар жингүүд шин гэж бодох юм бол тэр чи одоо бид нар сансар жингүүжээж л мэдрэх гэдэг. Гэтэл brain computer interface-ээр одоо хин дамжуулаад бол бид нар одоо тэр нэг тэнцвэрийн хэрэгтэн л шууд дохио өгчих واخхой. Одоо бид нар бол дохио өгч чадна гэдэг байгаа шүү дээ тий. Ямар жингүүдээр ямар дохио ирдэм мэд чинь бол бид нар эргүүлээ тэр дохио өгөхөд би шууд жингүүж байгаа юм шиг мэдрэмж авах واخхой. Тэгэхээр бид нэг сансар төвж байгаа юм шиг те. Тэгээ жинхэнэ одоо virtual reality-д орч чадна гэсэн. Шинэ мэдрэхүйтэй болж чадна, шинэ үе мөчтэй болно. Тэгээ эргэх холбоотой систем гэдэг бол ерөөсөө тэр чигтэл одоо нэг болчих чинь л гэсэн үг шүү дээ те. Хиймэл оюунтай хамтраал ингээ хөвсөн л гэсэн үг. Одоо бид нар өөрөөсөө тэрэндээ зориулаад хөвсөн. Хиймэл оюун ухаануудсан тэрэндээ зориулаад хөвсөн. Маш сонирхолтой нэг юм болохоор тарих өөрөө хиймэл одоогийн хиймэл оюун ухаанаас хамаагүй потенциал өндөрт хамаагүй efficient зүйл гэдэг. Одоо хідэн тэрбум эснүүд байж байгаа нэ маш бага тавгаар ажиллаж байгаа гэхээр одоо ийм одоогийн хиймэл оюухан бол атаархаар зүйл байхгүй. Тэр бид нар тэр хиймэл оюуханыг ашиглаад байгаа ш баг худалч өнтөл тэр хиймэл оюухан биднийг ашиглах юм. Энд чинь баг бидний тарих гэдэг бол энэ чинь маш том супер компьютер байхгүй. Энэ супер компьютертаа ингээд нийлээд тийм гайхалтай зүйл болно. Шууд хоорондоо холбогдно. Хоёуланга бодлороо холбогдно. Одоо би энэ нэвтрүүлгийг шууд бодлороо хийж болно гэсэн үг шүү дээ. Яг одоо би ингээд амар гоё юм ярмаар байгаа. Гэтэл одоо миний хэл ярианы бэрхшээл гэдэг ч юм одоо энэ янз бүрийн төрлийн одоо би ядарч мадарч гэдгээс болоод би хүнд яг жинхэнэ тархин дотор миний боцолж байгаа энэ эмоцийг мэдрүүлж чадахгүй ангууд те. Би бол одоо зүгээр за наатаа тархилгоо холбочих гэж байгаа те. Ингэнгүүтээ оо за ойлгочлоо те. Бид нар хоорондоо ямар нэг ойлголцлын зөрүү байхгүй, хэл ираны юм зөрүү байхгүй, шууд ойлголцдог болно. Мэдлийг шууд даунлоод хийдэг болно. Энэ бүр хязгааргүй энэ үнэхээр гайхалтай технологи. За баярлалаа. Тэ нөгөө Black Mirror-ийн season 7-г бас үтсэн хүмүүсийн үйл бас маш олон төстэй төр юмнууд гарлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чамаг төгс илэрхийлэн World Wine Mandela болон мөрөөдлийн хөлгийн онгоцоор ажиллаж байгаа Skytel компани маань байла. Нэвтрүүлэг NTV-гөр болон Одмондор радио 107.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. Хамтдаа үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.